Сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Дархуул аймгийн оюуны ирээдүйд цогцлбор сургуулийн газар зүйн багш нарын баг та бүхэндээ зориулаад үдийн нарны өндрийг тодорхойлох сэдвээр энэхүү хичээлийг бэлтлээ. Нар бол манай дэлхийн энергийн үүсвэр. За ингээд нарны тусгалын өнцгийг нарны өндөр гэж нэрлэнэ. За нарны өндөр маань өвөл болон зуны улирал харилцан адилгүй тусдаг. Өвлийн улиралд нарны өнцөг ташуу тусдаг бол зуны улирал харьцангуй ихс тусдаг гэсэн. За үүнээс шалтгаалаад өвлийн улирал нарны энергийг газар дэлхий бага хүлээн авдаг бол зуны улирал харьцангуй ихс туснараа нарны энергийг илүү их авна гэсэн. Үүнээс хамаарч дэлхийд зун болон өвлийн улирал ээлжид салхидаг. Үдийн нарны өндрийг дараах томьёогоор олно. H тэнцүү 90 градусаас хасах нь P, нэмж хасах альфа. За энэ нэмж хасах гэдэг тэмдгийг дараагийн удаа бодлого бодох дээр илүү нарийн тайлбарлана. За H нь бол үдийн нарны өндөр, P нь тухайн цэгийн орших өргөрөг, альфа нь нар ихц тусч буй газрын өргөрөг байна. Нарны ихц тусгалын өнцөг. Дэлхийд маань 4 улиралт байдаг. За ингээд 4 улирал ээлжлэн солигдоход нөлөөлсөн гол хүчин зүйл нь дэлхийн тэнгисийн хазаалт гэж үздэг. Дэлхийн тэнгисийн хазаалт маань босоо хавтгаад 23.5 градусын өнцөг үүсгэдэг. За зурган дээр харагдаж байгаа 1-р байрлалтай үед дэлхийн өмнөд хагас наран тал руу хазаасан, хойд хагас нь нарны эсрэг зүг хазаасан байгаа харагдаж байна. Энэ үед өмнөд хагасд зуны улирал, хойд хагасд өвлийн улирал болж байна. Энэ үед болохоор 12 дугаар сарын 22-ны өдөр өмнөд өргөргийн 23.5 градус дээр буюу материйн зам дээр нар ихц тусч байна гэсэн. За ингээд өмнөд өргөргүүдэд хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө болно. Харин эсрэгээрээ хойд хагасд хамгийн урт шөнө, хамгийн богино өдөр болно гэсэн. За 2 дугаар байрлал дээр очисон үед 3 сарын 21-нд байна. Энэ үед нар экватор дээр ихс тусна. За үүнийг хаврын өдөр шөнийн тэнцэлч гэж нэрлэдэг. За энэ үед яг 12 цаг нь шөнө, 12 цаг нь өдөр болно гэсэн. Дэлхийн өнцөг болон бүрт өдөр шөнө яг тэнцэнэ гэсэн. 3 дугаар байрлалтай үед буюу 6 дугаар сарын 22-ны өдөр зуны туйлын өдөр гэж нэрлэдэг үнийг. За энэ өдөр нар мэлхийн зам дээр ихт тусна. Энэ нь хойд өргөргийн 23.5 градус байна. 1 болон 3 дугаар байрлалтай үед энэ хоёр яг эсрэг байрлалтай болж ирнэ. 1-р байрлал дээр манай хойд хагасд өвлийн улирал болж исэн бол одоо 3 дугаар байрлал дээр зуны улирал болж байна гэсэн. Эсрэгээрээ өмнөд өргөрөгт өвлийн улирал болж байгаа бол 1-р байрлалтай үе дээр зуны улирал болж байсан. За ингээд 6 сарын 22 гэдэг бол хойд хагасын улсууд хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө болдог бол өмнөд хагаст энэ бол яг эсрэгээрээ байна гэсэн. За 4-р байрлалтай үе дээр 9-р сарын 23-нд нар буцаад экватор дээр ихц тусна. Энэ үед өдөр шөнө мөн адил яг тэнцэнэ гэсэн. Нарны ихц тусгалын шилжилт. За нарны ихц тусгал маань материйн зам болон мэлхийн замын хооронд нийтдээ 47 градусын шилжилтийг хийдэг байгаа. Ингэхдээ одоо та бүхэн зурган дээрээс харж байна. Өмнөд Америкийн хойд болон төв хэсэг, хойд Америкийн өмнөд хэсэг, Африкийн ихэнх хэсэг, за Азийн өмнөд хэсэг, Австралийн хойд болон төв хэсэг нь ингэж хамаарч байгаамаа. Альфа буюу нарны ихц тусгалын гол өргөргүүд 3 дугаар сарын 21-нд нарны ихц тусгал экватор дээр ихц тусдаг бол 6 сарын 22-нд мэлхийн зам дээр 9-р сарын 23-нд буцаад мөн экватор дээр ихц тусч байгаа. Ингээд 12 дугаар сарын 22-нд материйн зам буюу өмнөд өргөргийн 23.5 градус дээр ихц тусч байна. Нэгдүгээр бодлого. 6 дугаар сарын 22-нд нар мэлхийн зам дээр ихц тусаж байхад хойд өргөргийн 48 градуст орших А хотын үдийн нарны өндөр хэд байхыг олё.
За H тэнцүү 90 градусаас хасах нь P, нэмж хасах нь альфа гэсэн юм томьёо байгаа. За P маань хойд өргөргийн 48 градус буюу тухайн газрын өргөрөг, альфа маань хойд өргөргийн 23.5 градус буюу нар эгц тусч байгаа газрын өргөрөг байгаа. За зурган дээр илүү тодорхой харагдаж байна. Дэлхийн бөмбөрцгийг харуулсан зурган дээр нар эгц тусч байгаа өргөрөг болон тухайн газрын өргөрөг маань хоёулаа нэг өргөрөг дээр оршсон байна. Өөрөөр хэлбэл хойд өргөрөг дээр оршсон байна. Энэ тохиолдолд 90 градусаас хасах нь 48 градус, нэмэх нь 23.5 градус гэсэн ашиглаад ингээд бодлогын маань хариу 65.5 градус гарч байна. За хоёулаа хойд өргөрөг юм уу, хоёулаа өмнөд өргөрөг дээр байгаа тохиолдолд нэмэх тэмдгийг нь ашиглана. Одоо энэ 2 дугаар бодлогон дээр 12 дугаар сарын 22-нд нар материйн зам дээр ихц тусч байхад хойд өргөрөгийн 48 градус орших А хотын үдийн нарны өндөр хэд байхыг болё гэсэн байна. За энэ хоёр бодлогын маань ялгаатай зүйл нь зөвхөн сар өдөр л өөрчлөгдсөн байна. За ингээд 12 дугаар сарын 22-нд нар өмнөд өргөрөгийн 23.5 градус дээр ихц тусна. Ингэхлээр юу өөрчлөгдөх вэ гэхээр нарны ихц тусгал өмнөд өргөрөг дээр байгаа бол тухайн газар маань хойд өргөрөг дээр буюу хоёулаа эсрэг өргөрөг дээр байна гэсэн. Энэ тохиолдолд бодлтыг бодохдоо 90 градусаас хасах нь 48 градус, хасах нь 23.5 градус гэдгийг ашиглана. Ингээд бодлогын маань хариу 18.5 градусын өнцгөр тусч байна гэсэн. 3 дугаар бодлого. 3 дугаар сарын 21 болон 9 дугаар сарын 23-нд нар экватор дээр ихц тусаж байхад хойд өргөрөгийн 48 градусд орших А хотын үдийн нарны өндөр хэд байхыг болё. За энэ зурган дээр харагдаж байна. Хойд өргөрөгийн 48 градус мөн экваторыг дүрссэн харагдаж байна. За энэ тохиолдолд бодлогыг бодохдоо H тэнцүү 90 градусаас хасах нь P буюу тухайн газрынхаа өргөрөгийг шууд 90 градусаас хасж байна гэсэн. Ингээд үдийн нарны өнцөг 42 градусаар тусч байна гэсэн үг. H тэнцүү 90 градусаас хасах нь P, нэмж хасах альфа. Тухайн газрын өргөрөг P-тэй нар ихц тусаж байгаа өргөрөг альфа хоёулаа ижил хагаст байгаа бол нэмэх утгаар, харин хоёулаа өөр хагаст байгаа бол хасах утгаар тооцоолж бодно. Жишээ бодлого өгсөн байна. 1-р бодлого. 6 дугаар сарын 22-нд буюу мэлхийн зам дээр нар ихц тусаж байхад хойд өргөрөгийн 49 градус 26 минутад орших Дархан хотод үд дундын нарны тусгалын өнцөг хэдэн градусаар тусах вэ гэсэн байна. За энэ бодлогыг бодоход нэг анхаарах зүйл маань 1 градус маань өөрөө 60 минуттай тэнцдэг гэдгийг ойлгох ёстой. За ингээд 90 градусаас хасах нь 49 градус 26 минут буюу Дархан хотынхаа өргөрөгийг хасна. За ингээд гарсан хариу маань 40 градус 34 минут болж байна. За 89 градус 60 минутаас Дархан хотынхаа өргөрөгийг хассан учир нь гэх юм бол 89 градус 60 минут гэдэг маань өөрөө 90 градустай тэнцэж байна гэсэн үг. За ингээд гарсан хариун дээрээ хойд өргөрөгийн 23 градус 30 минутаа нэмж байгаа. За энэ яагаад нэмж байгаа вэ гэхээр Дархан хотын маань өргөрөг болон нар ихц тусч байгаа газрын өргөрөг хоёулаа хойд өргөрөг дээр тусч байгаа учраас хооронд нэмж байгаа гэсэн. За ингээд бодлогын маань хариу 64 градус 4 минут гарч байна. За 2 дугаар бодлого. 12 дугаар сарын 22-нд буюу материйн зам дээр нар ихц тусаж байхад хойд өргөрөгийн 49 градус 26 минутад орших Дархан хотод үд дундын нарны тусгалын өнцөг хэдэн градусаар тусах вэ гэсэн байна. За энэ бодлого маань өмнөх 1-р бодлоготой өгөгдөл идэлчлэн боловч ганцхан зүйл нь өөр байгаа. Энд бол сар өдөр нь өөр байгаа. За энэ тохиолдолд 90 градусаас 49 градус 26 минут хасна. За ингээд хариу маань 40 градус 34 минут гарна. За 40 градус 34 минутаас хасах нь 23 градус 30 минутыг. Ингээд бодлогын маань хариу 17 градус 4 минут гарч байгаа. За 40 градус 34 минутаас яагаад 23 градус 30 минутыг хасж байгаа вэ гэхээр Дархан хотын маань өргөрөг хойд өргөрөгт байгаа бол материйн замын маань өргөрөг өмнөд өргөрөгт байгаа буюу хоёулаа эсрэг өргөрөгт байгаа тохиолдолд 23 градус 30 минутыг хасж байгаа маа.
Дараах өргөргүүд дэх үдийн нарны өндрийг олж дүгнэлт төвчнө. За хүснэгтэн дээр сар өдөр болон өргөргөө өгөгдсөн байна. За 3 дугаар сарын 21-нд нар экватор дээр ихц тусна. За 90 градусаар ихц тусна. Харин хойд өргөргийн 23.5 градус, хойд өргөргийн 45 градус, 50 градус, 90 градусууд дээр нарны тусгалын өнцөг аажим буурсан байгааг харж байна. Ингээд хойд өргөргийн 90 градус буюу хойд туйл дээр нар тусахгүй байна гэсэн. За 3 сарын 21 гэдэг бол экватор дээр ихц туснараа өдөр шөнө тэнцдэг ийм өдөр байгаа. За 6 сарын 22-нд бол нар хойд өргөргийн 23.5 градус буюу мэлхийн зам дээр ихц тусдаг. Энэ үед экватор дээр 66 градус 30 минутаар, хойд өргөргийн 45 градус дээр 68 градус 30 минут, хойд өргөргийн 50 градус дээр 63 градус 30 минут, хойд өргөргийн 90 градус дээр 23 градус 30 минутаар үдийн нарны өндөр ихц тусгнэ. За ингэж тусахад хойд өргөргийн 90 градус дээр нар одоо жаргахгүй одоо хойд туйлын цаграгаас хойш хойд өргөргийн 90 градус дээр нар 6 сарын турш буюу 180 хоног одоо нар жаргадаггүй гэж үздэг. Энэ болохоор дэлхийн тэнхлэгийн хазаалттай холбоотой байдаг. За харин 9 сарын 23-нд нарны ихц тусгал буцаад экватор дээр ихц тусна. За энэ үед 3 дугаар сарын 21-нд яг адилхан өнцгөр дээр одоо бусад өргөргүүд дээр ингээд туссан байгаа нь харагдаж байна. За ингээд хойд өргөргийн 90 градус дээр мөн адил тэг градус буюу одоо нар тусахгүй байна. За дараа нь 12 дугаар сарын 22. 12 дугаар сарын 22 гэдэг бол дэлхийн хойд хагасад хамгийн урт шөнө, хамгийн богино өдөр болдгийг та бүхэн мэднэ. За экватор дээр энэ үед 66 градус 30 минутаар ихц тусна. Хойд өргөргийн 23.5 дээр 43 градусаар 45, за хойд өргөргийн 50 градус, хойд өргөргийн 90 градусууд дээр аажмаар тусгалын өнцөг буурсан байгааг харж байна. За ингээд 12 дугаар сарын 22 бол өмнөд хагасад эсрэгээр хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө болно. Одоо жишээлбэл Австрали гэх мэт улсуудад ийм үзэгдэл явагдана. За энэ үед хойд хагасын улс орнуудад харин өвлийн улирал болж байна гэсэн. Ингэж хойд болон өмнөд хагас улирал нь эсрэг байдгаа гэдэг эндээс харагдаж байна. 6 дугаар сарын 22-ны нарны тусгалыг харуулсан газрын зураг байна. За энэ зурган дээр дэлхийн хойд хагасад зуны улирал, дэлхийн өмнөд хагасад өвлийн улирал болж байгаа гэсэн үг. Өмнөд хагас бол бүүдгэр харанхуй бүстэй бол хойд хагас гэрэлтэй бүстэй байна. За хойд хагасын хойд туйл орчмын газар нутаг байнгын гэрэлтэй байгаа бол өмнөд туйл болон өмнөд туйлтай ойролцоо газар нутгад байнгын одоо гэрэлгүй бүүдгэр бүстэй байна. За ингээд 6 сарын 22-нд нар мэлхийн зам буюу хойд өргөргийн 23.5 градус дээр ихс тусна. Энэ үед одоо дэлхийн хойд хагасын газар нутгуудад хамгийн урт өдөр болно. Эсрэгээр хамгийн богино шөнө болно гэсэн. За яг үүний эсрэгээрээ өмнөд хагаст нь дэлхийн хамгийн одоо урт шөнө болж байна. Одоо хамгийн богино өдөр болж байна гэсэн үг. 12 дугаар сарын 22-ны нарны тусгалыг харуулсан газрын зураг байна. За энэ зураг бол өмнөх зургийн яг эсрэг зураг гэсэн үг. За өөрөөр хэлбэл дэлхийн өмнөд хагасад нарны ихц тусгал шилжсэн, хойд хагасад одоо гэрэлгүй сүүдэртэй юм бүс байна. За 12 дугаар сарын 22-нд нар өмнөд өргөргийн 23.5 градус буюу материйн зам дээр ихс тусна. Ингэснээрээ өмнөд хагасын улс орнуудад хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө болж байдаг гэсэн. Харин эсрэгээрээ хойд хагасын газар нутгууд, улс орнуудад хамгийн урт шөнө, хамгийн богино өдөр болж байна гэсэн. За энэ зураг өмнөх зураг хоёр бол үүгээрээ ялгаатай байна. Гэрийн даалгавар хойд өргөргийн 47 градус 51 минутад орш Улаанбаатар, өмнөд өргөргийн 33 градус 51 минутад орш Сидней хотуудын үдийн нарны өндрийг тооцоолж харьцуулан дүгнэлт төвчнө гэсэн байна. За энэ хүснэгтэн дээр Улаанбаатар хот болон Сидней хотууд байна. Мөн
4 сар өдөр маань харагдаж байна. За энэ сар өдрүүдийг бүгдээрээ онцгой өдрүүд ээ гэдгийг мэдэж авсан. За тэгвэл тухайн сар өдөр болгон дээр Сидней болон Улаанбаатар хотуудын нарны тусгалын өнцөг хэдэн градусаар тусах вэ гэдгийг бүгдээрээ бодож олно гэсэн үг. За ингэхдээ бүгдээрээ урдны бодлогууд дээр байсан бодсон арга аргачлалуудыг ашиглаад бодно гэж бодож байна. За ингээд бидний бэлтгэсэн хичээлд анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа.